Урт наслахыг хүсвэл дараах 10 дадлыг хэвшүүлээрэй. Урт наслахын тулд та дараах энгийн арга замуудыг хэрэгжүүлэхээс гадна судлаачдын олж тогтоосноор 100 наснууд нь идэж уух, алхаж хөдлөх, стресс хямралыг даван туулах тодорхой арга барилтай байдаг аж. Эдгээрийг бид өөрсдийн насчих үйл явцыг илүү сайжруулахдаа ашиглаж болох юм. Мэдээж 100 насыг зооглох нь таны эцэг их ингэж өндөр наслсан эсэгтэй холбоотой. Гэвч Бостон их сургуулийн эрүүл мэндийн сургуулийн Томас Перс таныг хүний генд нөлөөлөхөөр маш хүнд өвчнөлт тусаагүй бол дор хаяж 90 насыг төвөггүйхэн хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм учраас та доорх 10 дадлыг эзэмшиж өдөр бүр хэрэгжүүлснээр тэрхүү 3 оронтой тоонд өлхөн хүрнэ. 1-р тэтгэврт битгий гар. Италийн Чианти мужи 100 хол давсан наснуудын тоогоороо маш өндөр хувьтай. Тэнтхий хүмүүс амралт чөлөөт цагаа бусдаас арай өөр өнгөрүүлдэг. Энэ хүмүүс тэтгэврт гараад өдрийн ихэнх цагийг жимс ногоогоо тарьж арчлах зэргээр перм дээрээ өнгөрөөдөг. Тэд хизээч идэвхгүй зүгээр суудаггүй. 2-дугаарт өдөр бүр шүдээ цэвэрлэл. Энэ нь таны артерийн судсыг эрүүл байлгахад туслана. Нью-Йоркийн их сургуулийн 2008 оны судалгаагаар өдөр бүр шүдээ цэвэрлэх нь амны хүндийн бактерийн гаралтай өвчлөлийг бууруулдаг гэж. Ийм бактери нь цуснд орсноор зүрх судасны өвчин үүсгэх гол хүчин зүйл болсон артерийн судсанд өрөвсөл үүсгдэг байна. Бас өөр нэг судалгаагаар амны хүндийн эрүүл ахуйг сахидаггүй амандаа маш их бактеритэй хүмүүс нь артерийн судсаа нарийсгах магадлал өндөртэй бөгөөд энэ нь эргээд зүрхний өвчний их үүсвэр болдог. Хүмүүс дор хаяж 2 удаа шүдээ угааж дадвал амьдралаа уртсахад нь маш том ашиг тус өгнө гэдэгт итгэлтэй байна гэж Перс зөвлөж байна. 3-дугаарт хөдөл. Дасгал хөдөлгөөн бол залуу насны ориглох булаг юм. Энэ нь яг л машиндаа тосмаасл хийж хөдөлгөхтэй адил. Тосмаслтай машин илүү сайн. Дасгал хөдөлгөөн нь таны сэтгэл санаа, тархи оюун, биеийн тэнцвэр, булчингуудын жин, яс үеийн мөчөнд тань хамгийн их ашиг тусаа өгдөг гэдгийг судалгаанууд ар араасаа баталцгааж байна. Та хөдөлж эхлэнгүүд л ашиг тус нь тэр даруй ирдэг. Та өөрийгөө биеийн тамирын зааланд очиж хичээллэж чадахгүй байна даа гэж санаа зовох хэрэггүй. Та ердөө л өдөрт 30 минут ойролцоох дэлгүүрлүү юм уу? Эсвэл гэрийнхээ ойр хаваар сайхан алхахад л хангалттай. Байнгын дасгал хөдөлгөөнөөр булчингаа чангаруулах нь бас сайн. Гэхдээ йогийн дугуйланд явснаар сунгалтын дасгал хийж адилхан үр дүнд бас хүрч болно. 4-дүгээрт өглөөний хоолндоо эрдэн шиш, овёсоор баялаг хүнсэд. Ер нь өглөөд 10 буудаа ихтэй хоол цай хэрэглэх нь настайчуудыг өдрийн турш цусан дах чихрийн төвшингээ хэвийн хэмжээнд байлгахад тусдайг саяхны хийсэн судалгаагаар тогтоожээ. Ийм хоол хүнс хэрэглэж хөвшсөн хүмүүсийн хувьд хөгшрөлтийг хурдсгаж өгдөг нэг шалтгаан болох чихрийн шижин өвчнөөс сэргийлж чадна. 5-дугаарт дор хаяж 6 цаг унтаж бай. Өдрөө уртсахын тулд нойроо хэмнэж илүү цаг гаргаж байхын оронд амьдрах хугацааг тань уртсгах он жилүүдийг нэмэхээ бод. Нойр бол бидний бие организмыг хэвэн байлгаж эд эсүүдийг эдгээж, сэргээх хамгийн чухал үйл ажиллагааны нэг юм. Настайчууд доод тал нь 6 цаг унтах ёстой гэдгийг бид тооцоолж гаргасан гэж Перруччи хэлсэн. 100-ыг хүрч наслсан урт наснууд нойрыг яах аргагүй хамгийн нэгдүгээрт байх ёстой зүйл гэж тэмдэглэх нь зайлшгүй бизээ. 6-дугаарт хүнсний нэмэлт бэлтгэл биш, харин хоол тэжээл хэрэгэл. Витамин С, Е эсвэл бета-каротин гэх мэт бодисуудыг цусандаа ихээр агуулж байдаг хүмүүс харьцангуй илүү урт насалж зөнхөн ч удаан байдгийг судалгаа баттай харуулж байна. Харамсалтай нь энэ мэтийн амин дэмүүдийг агуулсан хүнсний нэмэлт бэлтгэлүүдийг хэрэглэх нь хөгшрөлтийг удаашруулахад ашиг тустай гэсэн баримт алга. Жирээнийг улаан лойлонд агуулгадж байдаг эдгээр бодисууд нь бидний мэддэг витамин С зэрэг ганц амин дэмээс ч илүү цогцороо эрүүл мэндийг тэтгэдэг хоорондын харилцан уялдаатай гэж Перруччи тэмдэглэжээ. 7-дугаарт аль болох бага хямар. Бид 100 наслагчид хүнд хэцүү асуудлууд дээрээ аль болох эргэлдэхгүй.
эсвэл альбаг өөрт хит ойроор тусгаж авдаггүй болохыг харуулсан судалгааны шинэ баримт олоод байна. Тэд зүгээр л тоохгүй өнгөрүүлэхтэй гармагай гэж Перес хэлсэн юм. Хэрв би угаасаа ингэж чадахгүй гэж бодож байгаа бол хямарч бухимдсан үедээ энэ байдлаас гарах өөрт тарсан илүү дээр аргыг олох хэрэгтэй. Йог, дасгал, бясалгал эсвэл хэсэгхэн хором зүгээр л гүнзгий амьсгаа авах нь бүгд тустай сайн. 8 дугаарт бие махбодоо баярлуулж амьдр. Эрүүл хооллолт амьдралын зөв хэм маягийг зарим хүмүүс хит баримталж, амтгүй хоол идэж бүх зүйлд өөрийгөө хязгаарлаж зовоодог. Хэмжээг нь тохируулаад л өөрийн дуртай амттнаа идэж хүссэн зүйлээ хийж байх хэрэгтэй. 9 дугаарт дадал зуршилтай бол. 100 наснууд бүхэл амьдралынхаа туршид нэгэн төрлийн ажил хэрэг эрхэлж, нэгэн төрлийн хоол ундаа идэж уух зэрэг тогтсон дадал хэм маягтай байдаг гэж Ольшанский өгүүлж байна. Өдөр бүр тогтсон цагт унтаж, босох нь нас ахихын хэрээр бие махбодыг тэнцвэртэй байлгах бас нэгэн дадал юм. Нас ахих тусам таны сэтгэл санаа улам бүр дороотож байдаг учраас хэрв та нэг шөнө хэдхэн цагийн нойр алдсан ч эсвэл хэтэрхий их арх дарс уусан бол эргээд бие тань хэвийн байдалтай шилжихэд маш хэцүү, хүндрэлтэй болдог гэж Перруччи тайлбарласан. Энэ нь таны дархлааны хамгаалтыг дороотуулж, янз бүрийн ханиад томуу, вирус, бактерийн гаралтай өрөвсөл авахд илүү мэдрэмтгий болгодог гэж. 10 дугаарт холбоотой бай. Сэтгэл санааны хямралаас зайлсхийх гол түлхүүр бол найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ байнга холбоо харилцаатай байх явдал юм. Зарим сэтгэл судлаачид настайчуудад ихээхэн тусгай нэг арга бол хөвгшөнтэйгөө гадуур алхах. Эсвэл хэсэг бүлгэрээ хамтдаа дасгал хийдэг клуб зэрэгт хамрагдах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж үздэг. Өдөр бүр дотны найз нөхөр эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ хамт байх нь өндөр настай хүмүүс сэтгэл санааны маш том дэмжлэг болдог байна.